20 онд Монголын ард түмэн ардчилсан намд цөөнхийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, эрх баригчдын бодлогод ард түмэнтэй хамт хяналт тавих ийм л эрхийг улс төрийн сонгуулиар олгосон. Энэ 4 жилд миний бие сөрөг хүчний төлөөлөл болж Монголын төрд ажилласан. Нэгэнт ард түмнийг төлөөлж төрд сууж байгааг хөвд олонхын засаглалтаа улс орны эрх ашиг, тухайн бүс нутгийн эрх ашигын тухайд зөвшөлдсөж хамтран ажиллах нь өнөөдөр тухайн ард түмнийг төлөөлж байгаа төрийн түвшээгийн хамгийн шийдэх ёстой шийдэл, хийх ёстой үүргээ гэж бодож байгаа. Эрүүл мэндийн хамгаалал гэдэг зорилт хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ ковидын энэ хүнд цаг үед ард түмний эрүүл мэндийг хамгаалах тэр хүмүүс сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх асуудал бол хамгийн чухал байсан. Тухайн тойргоос сонгосон хурлын гишүүний хувьд нийгмийн хариуцлагыг дэмжигч иргэний хувьд энд би манлайлан оролцсон. 15 мянган Ховд аймгийн өрхөд дархлаажуулалтын багцыг хөргүүлсэн. Энэ бол тухайн айдас гүйцэд автсан иргэдэд бол сэтгэл санааны маш их дэмжлэг болсон. Түүнчлэн тухайн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагууд засгийн газар улсын онцгой хүмүүстэй хамтарч эрүүл мэндийн машин, бусад тоног төхөөрөмж асуудлыг шийдүүлж өгсөн. Олон улсын байгууллагад хандаж 400 гаруй сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийг улсын хурлын гишүүний хувьд шийдүүлж тухайн тойргийн ард иргэдэд, тухайн тойргийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. 15 мянган өрхөд тухайн тойргоос сонгогдсон их хурлын гишүүний хувьд нийгмийн хариуцлагыг дэмжигч иргэний хувьд тухайн хүмүүсийн сэтгэл санааны дэмжих нь хамгийн чухал. Энэ бол эрүүл мэндэд дэмжиж гэдэг энэ хөтөлбөрийн гол цөмөн байлаа. Хөвийн хөвшлийн эмчнэр олон улсын байгууллагын эмчнэртэй хамтарч төрийн төсвийн мөнгийг шийдэхгүйгээр 50000 гаруй хүмүүсийн шүдний урьдчилан сэргийлэх эмчилэгт үзлэгт оруулж шүдний өвчлөлийн талаар бас тодорхой төслийг хэрэгжүүлсэн. Энд бол иргэд маань маш их сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн тухайн бүс нутагт амьдардаг төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт урьдчилан сэргийн онцлогоонд оруулах асуудал ихээр шаардлагатай байгаа асуудал байсан. Энэ дээр бол бас 1000 гаруй төрийн албан хаагчдыг бас төрийн мөнгө, төсвийн мөнгөөр биш, бусад их хүйсбэрээр дамжуулж Улаанбаатар хот, бусад хотод байдаг төв эмнэлгүүдэд авчирж үзлэг онцлогоонд оруулсан. Энэ үзлэг онцлогоор бас олон хүний бас өвчлөлийг эртэлрүүлсэн. Ховд аймагтай боловсролоо дэмжиж зорилттой хөтөлбөрийг төр хувийн хөвшил, нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын байгууллага зүрх сэтгэлтэй хүмүүстэй хамтарч амжилттай хэрэгжүүлсэн. Боловсрол шинжилгээ ухааны яамтай хамтарч Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар, цэцэрлэгийн багш нарыг компьютер техник хэрэгслээр хангасан анхны аймаг болсон Ховд аймаг. Сургууль, цэцэрлэгийн хүүхэд сурч хүмүүжих орчны асуудал бол өнөөдөр хамгийн их доод түвшинд орсон, хамгийн их шийдэх ёстой асуудлын нэг байсан. Тэгээ энэ 16 сумын сургууль, цэцэрлэгийн дотуур байр, тэр цэцэрлэгийн орчинд амьдрэх хүүхдүүдийн унддаг ор хүнжлийн тэр хоол ундаа иддэг аяга тавгийн асуудал бол өнөөдөр бүх асуудлын гадна орхигдсон. Энд анхаарч ирээгүй. Энийг шийдэхэд төрд мөнгө байгаагүй. Тэгэхээр би тэндээс сонгогдсон улсын хурлын гишүүний хувьд тэндээс төрж өссөн Монгол иргэний хувьд, сайн аавын хувьд энд анхаарал тавьж төрийн биш төсвийн бүс хөрөнгөөр
бүх сургуулиудын дотор байрны цэцэрлэгийн хүүхдүүдийн хөнжлийн даав аяга тавгийг хамгийн эко зүйлээр шийдэж өгсөн эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх, эрдэм мэдлэгтэй Монгол хүнийг төлөвшүүлэх тэр амьдрах орчноос нь эхлэх ёстой энэ бодлогыг явуулах ёстой гэдгийг гаргаж ирэхийг л зорьсон юм аа. Хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох асуудал бол Монголын хөгжлийн гол одоо шийдэх ёстой шийдлийн нэг болсон байгаа. Бас улсын хуулийн гишүүний хувьд хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, алслагдсан нутагт амьдрэх хүмүүсийн тэр хийсэн күнсний гар урлалын тэр бүтээгдэхүүнийг зарж борлуулах асуудал бол өнөөдөр хөдөө орон нутгийн иргэдийг дэмжих орлоготой болгоход төрийн бодлогын хэмжээнд шийдэх ёстой хамгийн одоо чухал асуудлын нэг байна. Тэгэхээр энэ асуудалд бас санаачлаг гаргаж Ховд аймгийн Булган суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бизнес инкубатор төвийг барьсан. Би үүргээ нэлээд сайн биелүүлсэн гэж ойлгож байгаа. Нэлээд сайн биелүүлсэн гэж ойлгож байгаа. Ховд аймгийн хөгжил дэвшил, баруун бүсийн хөгжил дэвшилд өнөөдөр хамгийн онцгой шийдлүүдийн нэг шийдэгдэж явж байгаа асуудлын нэг бол зам дэдвүсийн асуудал байна. Тэгэхээр өнөөдөр ажил нь эхлээ явж байгаа Ховд усыг холбосон, Орос хятадыг холбосон авто замын төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэхэд миний бие шийдлийг олж эрх баригчтайгаа бас зөв бодлогын, зөв хөгжлийн төлөө хамтарч ажиллах үр дүнд хүрдэг. Энэ төсөл бол Орос хятадыг холбосон хоёр том гарц. Энэ гарцыг, энэ трансыг, энэ хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Усын хэсгээ Хүрлбаатар сайд нь хариуцж энэ асуудлыг шийдэхийн төлөө явъя. Ховдын хэсгийн одоо Ховдоо сонгоцын хурлын гишүүний хувьд хариуцж явъя гэдэг ийм нэгдсэн нэг бодлого барьж хоёулаа энэ асуудал дээр хүчин чармаалт гаргаж өнөөдөр Ховд усыг холбосон Улаангомб Ховдын чиглэлийн 230 км замын ажил эхэлж байна. Түүнчлэн Ховд аймаг бол одоо бас замын хувьд, дэд үтсийн хувьд Монгол улсад бас төв одоо магистрал замтайгаа бусад сумуудаа холбосон анхны аймаг болсон. Хамгийн их байгалийн үзүүлсэн газартай юм мөнгө хайрхан сум руу, мөнгө хайрхан уул руу аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зам тавих асуудал сүүлийн одоо жилүүдэд хамгийн их яригдсан, хэлэлцэгдсэн боловч шийдэл олохгүй байсан. Тэгээд энэ 24 оны төсөв хэлэлцэх үед миний бие зарчмын зөрүүтэй санал гаргаж одоо мөнгө хайрхан сум руу 65 км зам тавих энэ усын төсвийн хөрөнгийг шийдүүлсэн байгаа. Энэ зарчмын зөрүүтэй санал гэдэг бол засгийн газрын оруулж ирээгүй саналын эсрэг их хурлын гишүүн санал гаргаж улсын хурлын чуулган дээр санал хураалгадаг байгаа. Ингээд яг хуу засгийн газар оруулж ирээгүй ч гэсэн миний санал дэмжигдэж зарчмын зөрүүтэй санал гаргаж одоо мөнгө хайрхан уулын аялал жуулчлалын бүс рүү чиглэх авто замыг бол санаачиж ажилласан. Ховд аймаг бол хөрс агаарын бохирдлын хамгийн одоо эрсдэлтэй ийм газар. Тэгэхээр их хурлын гишүүн болоод би 20 оны намар баруун бүс нутгийн хөрс агаарын бохирдлоос хамгаалах лобби бүлгийг улсын хурал дээр байгуулсан. Нэг санаа ачилж энэ бүлгийн дараагаар ажилласан. Энд бол баруун аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд бүгдээрээ орж лобби бүлгээр дамжуулж тухайн бүс нутагт хөрс агаарын бохирдлыг бууруулахад төрийн бодлого, олон улсын байгууллага хамтар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх дээр бид санаачлагтай ажилласан. Көшөтийн уурхайг төвшүүлсэн, сайжруулсан түвшний үйлдвэр барих
асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр шийдэж 18 тэрбум төгрөгөөр өнөөдөр хөшөөтийн уурхаг төвшүүлсэн утаагүй түвшний үйлдвэрийг бүрэн барьж өнөөдөр ашиглалд орж байна. Одоо зөвхөн цахилгаан эрчим хүчний хөөсбөрийг шийдэл энэ баруун бүс нутгийг сайжруулсан утаагүй түвшээр хангах төсөл хөтөлбөр хэрэгжихд бэлэн болсон гэж бодож байгаа. Түншлэн энэтхгийн засгийн газрын тусламжтайгаар тийм усан инновацийн төслийг хэрэгжүүлэх асуудал маань амжилттай судалгааны төвшөнд явж энэ 24 оны сүүлээр энэ төслийн эхний баг ирж ажиллах энэ асуудал шийдэгдсэн. Монгол улсын 33 байршилд усны хатуулгыг бууруулах ийм төслийг Солонгосын олон улсын байгууллагын төслөөр хэрэгжүүлэхийн асуудал амжилттай гэрээ хэлцээр байгуулагдаж Ховд аймгийн Дууд, Дөргөн, Чандман суманд энэ төслийг хэрэгжүүлэх хөрөнгө хөөсбөрийг шийдэж төрийн ордонд энэ сумуудын удирдлагууд Солонгосын төслийг хэрэгжүүлэх койка байгуулахдаа гэрээ хэлцээ байгуул энэ төсөл бол амжилттай хэрэгжиж байна. Түншлэн сургууль, эмнэлэг, дэд бүтцгээд энэ олон одоо барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгийг татаж оруулах асуудал дээр улсын хурлын гишүүн Бямар цогт бүрүүд орж хамтарч санал одоо нэгтэй сэтгэл нэгтэй ажилласан. Энэ бол бид бол өнөөдөр сөрөг хүчин гэхгүй, эрх баригч гэхгүйгээр нэг зорилготой, нэг шийдэлтэй явдгийн одоо ийм бас нэг баталгаа гэж нүүр бардам хэлэхэд би бас сайхан байна. 2024 оны улсын хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Овс, Завхан, Говьалтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн бандийн ачаа